байна. Өнөөдөр 2018 оны 11 сарын 26-ны өдөр одоогоос 94 жилийн тэртээ 1924 оны 11 сарын 26-ны өдөр улсын анх дахь хурал хуралдаж бүгд нарамд улсыг тунхлан зарлаж үндсэн хуулиар баталсан улсын нийслэлийг Улаанбаатар хэмээн нэрийгдсэн өдөр билээ. Даяар Монголын ариун голом оны 11 сарын 26-ны өдөр бол их түүхэн ач холбогдолтой юм өдөр байгаа. Одоо бид нар бол бүгд нарамдах Монгол ард улс тунхагласан өдөр, анхны үндсэн хуулийн өдөр. Гэвч яг нөгөө телевиз яриадагаар улс тунхагласны баяр гэж товчлдог учраас хүмүүс энэ чинь улс тунхагласны баяр гэвэл яхаар 24 оноос хойш гэд янз бүрээр ярьдаг юм. Энэ улсын хурлын гишүүн багтаа яг энэ түүхэн өдрийг, энэ ач холбогдолтой өдрийг тодорхойлсон хүн бол та байгаа. Тэгэхээр тэр түүхээ тэр яг ерөөсөө уламжлалтай бүгд нарийн тулс тунхагласан өдргээл одоо ялангуяа гадаад энэ төр их тэмдэглэж ирсэлтэй. Тэгээ одоо ардчил гараад эхлэнгүүт энэ 24 оны үндсэн хуулийг янз бүрээр одоо хэлж ач холбогдлыг бууруулах гэсэн ийм янз бүрийн яриа их одоо гарч ирсэн. Тэгээ би тэгэхэд улсын хурлдах Монгол ардын одоогийн Монгол ардын намын бүлгийн дарга байсан. Гадаадын хүн хүлээж авчаад уулзаад ороод ирсэн чинь тэр өдрийг одоо
амралтын өдрийг болиулах гэдэг ингээд хэлцээд үндсэндээ санал ураагаад одоо 80% саналаар ерөөсөө энэ 11 сарын 26-ныг амралтын өдөр биш болгох гэдэг ингээд явуулсан байтар намайг ороод ирсэн зарим нь хой Болдбаатарын үгийг сонсон энэ төр гэдэг. Тэгээ би яагаад энэ өдөр их түүхэн ач холбогдолтой юм ихтэй зэрэг яг хөө нөгөөгийн түүхэн өндөрлөгөөс харахад бол зарим нэг одоо эргэж харуулжтай зүйл байх боловч энэ бол үнэнхээр одоо түүхэн ач холбогдолтой. Нэгдүгээрт бол Монгол улс түүхэндээ одоо хэмжээг хүрэх таан засгаас хэмжээ цаас таан засаг түүнээс одоо бүгд найрамдах засаглж шилжсэн улс төрийн хувьд бол маш том дэвшил байсан. Хоёрдугаарт бол Монгол улс түүхэндээ анх удаа үндсэн хуультай болсон. Гэхдээ энэ үндсэн хуулийн гол зөнгөлөх үзэл баримтлал бол үндэсний арчилсан үзэл байсан. Гуравдугаарт бол одоо сонгогдох эрх олгосон бүх ард түмэнд. Тэр дотроо бол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй гэдгийг бол өөр одоо энэ орчин үеийн арчил хөгжсөн өндөр хөгжилтэй орнуудаас түрүүнд одоо тунхагласан. Дөрөвдүгээрт бол орчин үеийн парламентын ихийг тавьсан ийм үйл явдлыг та нар одоо бууруулах эрхгүй гэсэн. Тэгээд дараа нь санал хураалдахад миний юугаар яваад эргээд үлдчихсэн. Сүүлд бас арчил ном засгийн эрхэнд гараад энэ өдрийг бол амралтын өдөр биш зүгээр дэмдгэлт өдөр болгоод тэгээд дахиад одоо Монгол Ардын ном гарсны дараа мөн одоо амралтын өдөр том түүхт өдөр гэж дэмдгэлдэг болж байна. Тэгэхээр түүхэнд бол түүхэн зүхлийн үүднээс биш түүхэн ухаарлын үүднээс сандах ёстой юм. Ер нь тухайн нөхцөл байдлыг бол яах ёстой юм гэхдээ зэрэг тухайн одоо түүхэн нөхцөл байдалд нь тухайн хүмүүсийн оюуны төвшөнд нь авч үзэж байх ёстой. Идүүгээ чилж болохгүй гэдгийг бол одоо үнэнхээр одоо түүхээс сургамж авч ойлгож явах ёстой. Сайн мэцгаано. Түүхэн жимээр нэвтрүүлэг Монгол Улсын үндэсний намын сан хөрөнгөлөгчийн нэрмжит эрдэм шинжилгээний техникаас тавьдаг энэ өглөөний мэндийг хүргэж байна. Бүгд найрамдах Монгол ард улс тунхаглан зарласан 1924 оны 11 сарын 26-ны өдөр зориулсан нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэж байна. Ариун голом байгаа энэ үндсэн хууль бол 1924 оны үндсэн хууль. Монгол улс түүхэндээ ойролцоогоор 6-7 үндсэн хуультай байсан. Бид бол яг одоо боталсан хэрэгжүүлсэн гэдгээр нь 4 үндсэн хуультай гэж ярьцгааж 1924 оны үндсэн хуулийг анхны үндсэн хууль гэдэг. За 1924 оны 11 сарын 26-нд улсын анх дахь их хурл оролцсон. За энд бол 1924 оны 11 сарын 26-ны өдөр анхны үндсэн хуулиа баталж бүгд найрамдах Монгол ард улсыг тунхаглан зарлаж улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрийдсэн. Манай нэвтрүүлэгт Монгол Улсын боловсролын их сургуулийн түүхийн багш доктор дэд профессор Чунтын Болдбаатар оролцож байна. Өнөөдөр Монгол улсад бүгд найрамдах засаглалыг тунхагласан өдөр, анхны үндсэн хууль батлагдсан өдөр. Тэгэхээр энэ агуулгаараа бол Монголын түүхт өдөр, түүхэн өдөр. Монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглаад хаан тулан хэмжээ засагтай хаан засаглалаар 10 жил явсны эцэст 13 жил явсны эцэст бол сонгож байгуулдаг засгийг авсан. Тийм учраас улсынхаа нэрийг бүгд найрамдах Монгол ард улс гэж 1924 оноос нэрлэж ирсэн. Ийм л түүхт өдөр л дөө. Үндсэн хуулийн төсөл боловсруулах үйл явц бол үндсэндээ 20 дугаар зууны ихэнх үеэс ихтэй. 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо тунхагласны дараа энэ хэмжээ засагтай үндсэн хуульд хаан засаглалын хэлбэрийг сонгож явахаар судалгаа хийж өрөндөө орнуудын үндсэн хуулиудыг орчуулж ирсэн. Ийм баримтууд байна. Ерөнхийдөө намын сүрэнгийн одоо даалгавраар Эрдэнэт нь Сэвэн Ямсраа ном
улсын эрх гэдэг зохиол бичсэн. За энэ зохиолдоо бол нийтдээ 20 орчим орны үндсэн хуулийг судалж бичсэн ийм бүтээлтэй. Тэгэхээр энэ үеэс үл үндсэн хуулийг ер нь боловсруулах, төслийг боловсруулах ажлыг хийсэн гэж хэлж болно. 1924 оны үндсэн хууль, Монголын анхны үндсэн хууль мөн үү гэдэг дээр бол судлаачид бол өөр байр суурьтай байдаг. За зөвхөн миний хувьд бол энэ бол 1921 оны 11 сарын 1-нд батлагдсан Тангаргийн гэрээ ардын засгийн газар ба богд хааны хооронд байгуулсан Тангаргийн гэрээ бичиг бол үндсэн хуулийн шин чанартай акт юм а гэж үздэг. Яагаад гэвэл энэ үндсэн хуулийг бодоогийн боловсруулсан хэмжээ засагтай ард улсын үндсэн хууль гэдэг 6 бүлэг 27 зүйл бүхий төслийн 1-р бүлгээс бол тасалж авч бий болгосон гэж манай судлаачид үздэг. Тэгэхээр бодоо бол өөрөө ямар үзэл баримталтай байсан бэ гэж судлаад үзэхээр бодоо бол англи маягийн үндсэн хуулийн засаглалыг сонгож авахыг эрмэлзэж исэн бол түүний бичиж байсан загтал үзэл баримтлаас харагддаг. Тэгэхээр англи бол бичигдмэл үндсэн хууль болсон. Маш олон одоо эрхийн актууд нийлж байж үндсэн хуулийн бүрдүүлдэг. Тийм учраас одоо 1921 оны хувьсгалын дараа нийгмийн зөвшөлтсөл бүрэн хангагдаагүй ийм нөхцөлд шууд бичигдвэл үндсэн хуулийг барих нь бол атраматай гэж үзэж ирсэн учраас маш олон одоо хуулиудыг гаргах маягаар англи маягийн үндсэн хуулийн тогтолцоо бүрдүүлэхийг зорж ирсэн болов гэж үздэг. Тэр агуулгаараа бол 1921 оны 11 сарын 1-нд батлагдсан Тангаргийн гэрээ бичгийг бол үндсэн хуулийн шин чанартай акт гэж үзэж болох юм аа. Тэгэхээр энэ санааг бол бүр 1967 онд Жалан Аажууга өөрийнхөө бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. Үндсэн хуулийн төсөл боловсруулах яг бичигдвэл үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил бол үндсэндээ 1921 оны ард хувьсгалын дараа эхэлсэн. 1921 оны 8 дугаар сард улсын их хурлыг хуралдуулж улсын үндсэн хуулийг 1 жилээс хэтрүүлэхгүй боловсруулах засгийн газрын тогтоол гарсан. За мөн удаагүй дараа одоо сард нь 9 сард нь бол ардын эрхтэй хэмжээ заа затулсан гол хууль үндсэн хуулийг боловсруулах тухай засгийн газрын мөн тогтоол гарсан. Тэгэхээр 21, 22, 24 онуудад үндсэн хуулийн төслийг боловсруулах талаар хийгдсэн ажлууд бол нэлээд тодорхой, судалгаанд бол нэлээд тодорхой тусгагдсан байдаг. Харин 1923 онд үндсэн хуулийн төслийг боловсруулах талаар ер нь ямар ажил хийж ирсэн бэ гэдэг нь нэлээд бүрхэг байдалтай байгаа. 22 оны 5 сард шүүхийн яамны сайд Махсаржав вар толгойлуулсан комисс байгуулагдсан. За энэ комисс ажиллаж исэн, комиссын бүрэлдэхүүнд орсон хүн бол Эрдэмтэн Цэвэн Батчар хоёр. Тэгэхээр энэ комиссийн ажил үүргийн давхцал за дээр нь энэ үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссд өгсөн чиглэл нь бол Европын хаан засгалтай орнуудын үндсэн хуулийг үндсэндээ үлгэр барьж загвар ойлгож хийх ёстой гэсэн ийм удирдамж байсан. Гэтэл Европын орнуудын үндсэн хууль давдам олдохгүй. Олдлоо гэхэд орчуулахад бас бэрхтээ төвхтэй. Ийм байсан учраас энэ ажил удааж ирсэн мэт. Тэгээд 1922 оны үндсэндээ 9 сард засгийн газрын хурлаар бол энэ комиссийн ажлыг авч хэлцээд 3 сарын хугацаа өгсөн. 3 сарын хугацаанд үндсэн хуулийн төсөл боловсруулах ёстой. Гэхдээ Английн одоо үндсэн хуулийг үлгэр болгож отоогийн явуулан байгаа засгийн байдалд нийцүүлэн үндсэн хуулийн төслийг боловсруулах ёстой шүү гэсэн. Ийм чиг өгсөн. За харамсалтай нь мөн 3 сарын хугацаанд бол тус комисс бол ажлыг үздэг чадаагүй. Гэхдээ энэ хооронд бол Японы, Америк нэгдсэн улс, Норвеги, Английн одоо үндсэн хуулийг бол үндсэндээ монгол хэлний орчуулж гаргасан юм шиг байна. Энэ дээр манайд үндсэн гадаад орнуудын үндсэн хуулийн төслийг орчуулсан одоо судалгааны дүнг харах юм бол 22 он гэхэд 5 улсын үндсэн хуулийг орчуулж гаргасан юм шиг байгаа. Энэ дээр бол 18 оны Зөвлөлт Орос улсын үндсэн хуулийг орчуулж гаргасан. За энэ баримтууд бол улсын номын сангийн самбарт
энэ талаар хууль зүйн үндэсний төгөөсч Рэлингээс ч гэсэн хэлж гаргасан. За Японы эрдэмтэн одоо манай нэртэй эрдэмтэн Данжи Төгшинш Накамураг энэ талаар бас нэг судалгааны өгөл бичсэн санагдаж байна. За ингээд 1922 оны 12 сард Махсаржав засгийн газарт үндсэн хуулийн төсөл боловсруулалттай холбогдсон санал хүргэлсэн. Тэр саналтаа бол үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссийг татан болгоод засгийн газрын хэрэг эрхлэх газар за эсвэл хуулийн хэлцтэй шилжүүлэл зохистой байна. Нөгөө төгөөр төсөл боловсруулах комиссийн оронтой төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн ийм хүсэлт хүргэлсэн. Энэ хүсэлтийг бол засгийн газар хүлээж аваад 1922 оны 12 сарын 29-нд үндсэн хуулийн комиссийг татан болгоод за оронтой төсвийг нэмэгдүүлж засгийн газрын хууль цаазын эмхлэх хэлцэд хариуцсан. Гэхдээ хууль цаазын эмхлэх хэлцэд үндсэн хуулийн төслийг боловсруулах талаар чухам ямар ажил хийсэн тийм тодорхой биш байна. Үндсэн тэр засгийн газрын хуулийн хэлцийн дараанаар их ойрхон солигдсон. Махсаржав хурц өөрөө байж байгаа Сэрэн Пэлгүнгийн хэрэгт холбогдож баримтлагдсан. Дараа нь чимэд дөрч шиг санжийн чимэд дөрч байсан. Тэрний дараа одоо танаа нутгийн да Шарвын найдан сүрэн гэж хүн бол мөн засгийн газрын хууль цаазын хэлцэд ажиллаж байсан. Ингээд дарга нь өөрчлөгдөөд энэ ажлууд нэг томтой юм шиг. 23 онд бидэнд мэдэгдэж байгаа баримтаар ер нь хууль цаазын боловсронгүй мэргэжилтийг бол урьж авчруулад хууль гэрээ бичгийг бол зохиолгох, санал гаргуулах ийм ажлыг аваад яасан бэ гэсэн ийм санал гарсан байдаг. 23 онд бол улсын анх дугаар их хурлыг хуралдуулах бэлтгэл ажлын хүрээнд улсын хурлын дүрм, улсын хуралдах заавар гэх мэт ийм актуудыг боловсруулж гаргах ажил хийгдсэн юм шиг байна. За ингээд 24 онд Монголын гадаа дотоодод гарсан нөхцөл байдлаас үүдэн Монгол бүгд найрамдах засаглалыг тогтоох үйл явдал үндсэндээ шуутарсан. 1924 оны 5 сарын 20-нд Богд хаан тас орсон. За Богд хаан 1921-с 24 онд Монгол улсын хэмжээт хэрэгтэй хаан төрийн тэргүүн байсныхаа хувьд энэ хугацаанд гарч исэн одоо үндсэн хуулийн төсөл бол хаан засаглалтай хааны эрхийг хэмжүүлсэн тийм үндсэн хууль засаглал байх гэсэн ийм чиглэл манай сэхэднүүдийн үзэл бодол хандлага чиглэж ирсэн байдаг. Тэр нь бол одоо энэ бодоогийн боловсруулсан, цэвэний боловсруулсан үндсэн хуулийн төслөөс их тодорхой харагддаг. Бид бас 1949 оны үндсэн хууль гэдгийг бас мэддэг. За энэ миний гарт байгаа үндсэн хууль 1949 оны үндсэн хууль байна. Тэгэхээр бид бол ойролцоогоор 6-7 үндсэн хуулийг баталж дасаа гэж үзэж байна. Ер нь бол Монголд 4 үндсэн хууль байгаа гэж яриад байгаа юм. Судалгааны явцад бол арай олон байх. Тэрнээс илүү байх. Тухайлбал бид сүүлийн судалгаагаар 1949 онд туралдсан
улсын 9-р хурлаар үндсэн хууль, шинэ үндсэн хуулийг баталсан юм байна гэдэг юм дүгнэлтэнд хүрсэн. Энэ талаар бид ч гэсэн ер нь илтгэл одоо бидний хамтрагч номын анд Баяр сайхан тусгай бий даасан бүтээл гаргасан. Тэгэхээр бид бол юу гэж үзэж юм бэ? 49 онд бол Монгол улс шинэ үндсэн хуультай байсан юм байна. Яг ингээд судалгаа явах юм бол бид нэг 6-аас 7 үндсэн хуультай байсан байж магадгүй юм шиг зүйл гарч ирж байгаа. Энэ түүхтүүдийн ачаал бүгдл гэвэл бас энэ түүхтүүдийн одоо түүхэн ачаал бүлээс гадна улс орныхоо тусгаар хөтөлбөрийн хувьд нэг алхам урагшилсан гэж хэлж болох юм өдөр. Зөвхөн сургамж бүртээдэг. Тэр өнөөдөр бол монголчууд манай төр ёсны түүхэнд нэг чухал үйл явдал болсон. Тэр нь бол яг хөө монголчууд 2000 гаруй жилийн түүх төр ёсны түүхтэй. Энэний ер нь цөөхөн жил нь бол бүдэн туцлын жил юм байна. 1924 оноос хойш бид сонгож байгуулдаг засаглал шилд сонгож авсан. Тэрнээс өмнө бид дандаа хаан засаглалтай байсан. Тэгэхээр энэ тийм түүхэн сонголтын үе төрж ирж байгаа. 20 дугаар зуун бол ер нь үндсэндээ дэлхийн түүхийг харах юм бол бүгд найрамдахчлтын 100 болсон 100 л та. Тэднэртэй тэр үйл явдалтай л монголчууд хөл нийлүүлэн алгасан. Манай одоо үндсэн хууль бол Азтай анхны одоо 5 үндсэн хуулийн нэг тооцогддог. Бүгд найрамд төслийг ер нь сонгож явсан Азийн баг 3 дахь баг шүү. Миний ойлгож байгаагаар Хятад, Түрэг за тэгээд баг монголчууд орж байгаа. Өөрөнгө гэсэн үндэсний онцлогыг тусгасан тийм үндсэн хуулийг баталж болохгүйгээр зөвлөлт загварын үндсэн хуулийг баталснараа монголчууд одоо зөвлөлтийн өмнө бас нэг бомтгой бодлого явуулсан гэж үзэх хүмүүс байна. Бас энэ өдөр бас төрийн түүхэн зөвлөлтнүүдаа зөвлөлтөөс хэлэмжүүлж алдаг гэсэн шиг бэлжтийн гинэн энэ өдөр буудаалсан гэж үзэх хүмүүс ч гэсэн байна. Энэ өдрийн ачаал бүгдлийг янз бүрээр судлаач тайлбарлаж чухамгүй хойч үеийнхэндээ үнэн түүхийг хүргэе гэвэл энэ үндсэн хуулийг хүлээн зөвшөөрснөөрөө монголчуудын тусгаар тогтнолд ямар нэгэн нөлөө үзүүлсэн зүйл байгаа гэж хэлж болох үстэй. Ер нь ингээд үйл явдлыг ингээд харах юм бол энэ анхны үндсэн хуулийн төслийг боловсруулахад Оросууд гол нөлөөтэй оролцсон нь үнэн. Манай зарим судлаач гэдэг юм уу, зарим түүх сонирхдаг хүмүүс бол ер нь монголчууд өөрснөө хийсэн тэр зүйлээ давуу хэлэх ёстой юм шүү гэдэг ийм хандлага гаргадаг. Тэгээ түүх бол нэгэнд баримтан дээр төшгөлдөг. Бидэнд байгаа баримтаар бол Оросууд энэ үндсэн хуулийг үндсэндээ гардаж хийсэн. Монголчууд бол мэдээж оролцоо байснаг бол байсан. Тэрийг үүсэх арга байхгүй. Оросууд өөрсдийнхөө загвар үзэл бодол төр хандлагаа тулгасныг бол тулгасан. Тийм ч учраас өрөндийн одоо Петерс ч гэдэг юм уу, Тиморч гэдэг юм уу, энэ хүмүүс л өөрийнхөө судалгаанд авал зөвлөлтийн одоо үндсэн хуулийг үлгэр болгож авсан. Тийм учраас энэ одоо зөвлөлт улсын дагуул улс болсон гэдэг зүйлийг хэлж байгаа. Үнэн. Зөвлөлтийн одоо Азид явуулж исэн бодлого бол Монголыг бол хятадын нэг хэсэг байх, гэхдээ тэндээ өөрийнхөө онцгой ашиг сонирхолтой байх тэр ашиг сонирхлоо бол хятадуудаар хүлээн зөвшөөрөх гэсэн бодлого бол үндсэндээ маш олон жил үргэлжилсэн. Монголчууд бол өөрсдөө тусгаар тогтнолыг тухлан зарлах хэрэгэлцлийг бол удаа дараа илэрхийлж ирсэн. Тэр хүрээнд бол бид бол яг хөгтөн зэрэг 1924 онд бүтээн төслийг сонгож авсан. Үйл явц болсон. Тийм учраас тэр агуулгаараа энэ үйл явдал бол түүхэн чухал үйл явдал гэж ойлгож болно. Гэхдээ бид нар өнөөдөр түүхийг нулимдаг эсвэл тухайн нийгмийн оюунлыгийн төвшин улс төрийн байдал нөхцөл байдлыг харгалзалгүйгээр дураараа ярьдаг болчихч л дээ. Гэхдээ энэ түүх өдөр бол ачаал бүгдэлтэй өдөр. Тэрээс энэ түүх өдөр ингээ харахаар тэр үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөхөөс батхаас өөр арга байгаагүй байсан гэж хэлж байна. Үнэн. Ер нь бол бид түүх тийм байгаагүй бол тэх байсан гэж ярих боломжгүй шүү дээ. Бид байгаа баримтыг байгаа үйл явдалд үнэлэлт өгөөд ийм байсан байна гэж тодтогч явдаг л ийм л мэргэжлийн улс шүү дээ. Хүмүүс тэр түүхийг үзээд өөрснөө ямар сургамж, ямар өнцгөөс яаж харах нь бол тухайн хүний асуудал. Гэхдээ үнэн гэдэг бол ганцхан зүйл байгаа шүү дээ.
дараагийн нэг чухал нөхцөл байдал юу байсан бэ гэхтэн зэрэг 1924 оны 5 сарын 31-нд Зөвлөлт хятадын хэлцээр явагдсан. 1924 оны 5 сарын 31-нд Зөвлөлт бот улс Дундад иргэн улстай дипломат харилцаа тогтоосон. Тэгээ энэ дипломат харилцаа тогтоох явцдаа бол гадаад Монголын статусын асуудлаар хятадд тохиролцсон. Гадаад Монгол нь бол хятадын салшгүй нэг хэсэг байх. Тэндх одоо гадаад Монгол дахь хятадын суверенитет эрхийг Зөвлөлт бот улсууд зөвшөөрсөн. За мөн гадаад Монголд байгаа өөрийн зэрэгээ гаргах гэсэн ийм үүрэг хүлээсэн. Ийм нөхцөл байдалд улсынхаа тусаа тогтнолыг тунхаглах нь бол зүйсний шаардлага байсан. Гурав дахь нэг нөхцөл юу байсан бэ гэхтэн зэрэг 1924 оны 6-аас 7 сард Коминтерний 5 дугаар их хурл оролцсон. Тэгэхээр энэ их хурлын өмнө Монгол ардын намын дэвшилттэй шин чанарыг Коминтерний өмнө харуулах бас шаардлага байсан. Тийм учраас 1924 оны 6 сарын 3-нд намын туураны тэргүүлэгч гишүүд хуралдаад за Монголд бол бүгдийн цэцлийг тогтоох шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ намын шийдвэр бол үндсэндээ намын туураны тэргүүлэгчдийн шийдвэрийг төв орооны бүгд хурлаар авч хэлцэх зүйтэй гэж үзсэн учраас тун бодлого одоо төв орооны бүгд хурл хуралдсан. Тэгээд төв орооны бүгд хурлаар бол дааж унтан гэдэг ерөнхий даргаыг сонгохгүй. За ингээд бүгдийн цэцлийг тунхалж явуулна гэсэн ийм шийдвэр гаргасан. За энэний дагуу бол 1924 оны 7 сард болсон улсын баяр наадам дээр ерөнхийсээ цэрэндарж энэ жил улсын их хурл нэгднэ гэдэг аль бис мэдэгдсэн. За гэвч улсын их хурл нэгдэхээс өмнө үндсэн хуулийн төсөл боловсрогдож гараагүй байсан. Бидэнд байгаа баримтаар үндсэндээ 1924 оны 10 дугаар сард 10 дугаар сарын 24-нд санагдаж байна. Цэрэн дорж сэргүүлтийн үндсэн хуулийн комисси явуулсан. За энэ комиссийн бүрэлдэхүүн Цэвэн, Элбэгдэр Жирэмчино, Гом Батамжов, за зөвлөлтийн хуулийн мэргэжилтэн Святский гэсэн ийм нөхдүүдийг бол оруулсан. За мөн энэ төсөл боловсруулах үйл явцад өөр боловсронгуй одоо хүнийг өөрж оролцож болно гэсэн юм чиглэл байсан. За ингээд энэ комиссийг 3-7 хоногийн дотор үндсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг өгсөн. За харин сүүлийн үед одоо ил болсон баримтаас үзэх юм бол 1924 оны 11 сарын 2-нд гэхэд үндсэн хуулийн төсөл бэлэн болсон байсан юм шиг байна. Яагаад гэвэл 1924 оны 10 сард Коминтерний төлөөлөгчөөр ирсэн Тураар Эрсгүлөв төврөөгөө бичсэн цагталтаа Монгол ард улсын үндсэн хуулийн төслийг хавсгасан тухайга тэр цагталтаа тэмдэглэсэн байдаг. Тэгээд тэндээвэл өөрийнхөө одоо үүрэг оролцоог нэлийн дөвийл гэж одоо миний боловсруулсан төслийг бол баг бүхэлд нь бол хүлээж авлаа. Би энэ төслийг бол Святскийтэй хамтарч боловсруулсан гэдгийг бол тодорхой бичсэн байж байгаа. Тэгээд энэ үндсэн хуулийн төслийг бол засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж хүлээж авсан. За ингээд 1924 оны 11 сарын 8-нд улсын ангидугаар хурал нэгдсэн. 13 дахь өдрийн хуралдаан санаж байна. 13 дахь өдрийн хуралдаанаар үндсэн хуулийн төслийг авч ирсэн. Үндсэн хуулийн төслийг зүйл бүрээр тайлбарлан ярих, одоо унших энэ хэргийг бол сэрэмдэрч байгаа гартсан. Үндсэн хуулийн их барьсан гэсэн. За үндсэн хуулийн төсөлтэй холбогдуулаад бол улсын их хурлын төлөөлөгчдөөс янз бүрийн асуулт гарсан боловч ер нь бол баг бүгд нь баг өөрчлөлт өгсөн баталсан юм байна. Энэ ангидугаар үндсэн хууль өөрөө 6 бүлэг 50 зүйлтэй. За энэ үндсэн хуулийг боловсруулахад зөвлөлт Орос улс алс дорнодын бүгд найрамд улсын үндсэн хуулийг үндэстэй гол загвар болгож авсан байдаг.
Тэгээд үндсэн хуулийн гол одоо дагуу тал бол Монголд сонгож байгуулсан засгийг томхолсон. Төрийн эрх мэдлүүл жинхэнэ ардын гарт байна гэдгийг үзэл зааж байна. Жинхэнэ ард гэдгээ бол үндсэн хуулийн 4-р бүлэг дээр үл тодорхой зааж өгсөн. Ямар нь жинхэнэ ард уу, ямар нь жинхэнэ биш ард вэ гэдэг. Тэр жинхэнэ ардад бол үгээгүй ба дунд ардууд орох юм байна. Жинхэнэ ус ардуудад хэн орох вэ гэдэг тэр урдын ван гүн хутаг туйлгаад ашиг олж байгаа худалдаачин панцчин сүм хийдэд байнга шавлын суудаг лам нар бол жинхэнэ ардад орохгүй. Тийм учраас сонгуулийн эрхийг хассан. Ийм заалт явсан. Энэ заалт бол үндсэндээ 1918 оны зөвлөлт Орос улсын үндсэн хуулинд байдаг. Гэхдээ миний одоо ойлгож байгаагаар энэ үндсэн энэ заалтыг зөвлөлт Орос улсын үндсэн хуулиас авсан гэхээсээ илүү зөвлөлт Орос улсын бүрэлдэхүүнд байсан зөвлөлт Туркестан улсын үндсэн хуулиас авсан болов уу гэж би таамагладаг. Яагаад тэгэхээр Тураар Рискул үеийн зүйлийг гардаж хийсэн гол хүн. Тэгээ Монголд 1924 оны 10 сард ирэхээс өмнө тэр зөвлөлт Туркестаны улсын ерөнхий сайд нээсэн байхгүй. Тэгэхээр тэндээс ирэхдээ тэр өөрийнхөө үндсэн хуулийн төслийг авч ирээд тэндээс тэр сонгох эрхийн зүйл залтуудыг шууд авч ашигласан. Тэгээ энэ үйл явц бол өөрөө хэдийгээр одоо үндсэн хууль хэдийгээр манай хувьд анхны дэвшилттэй зүйл боловч нөгөө талаараа бас сөрөг зүйл авчирсан нь энэ нийгмийг хагалах улмаар одоо тэр жинхэнэ ус гэж нэрлэгдэж байгаа иргэдээ хоморглон одоо устгах юм эрх зүйн үндэс энэ үед л тавьсан. Ийм үйл явц байсан. Зүйлийг ингээ харахаар хамжлагч хэсэг халсан. Хэдийгээр сонгох эрхийг хуульчлаад өгч гэсэн давуу тал байгаа боловч нөгөө жирийн бус ард иргэдийнхээ сонгох эрхийг асцсан. За тэгээ хувийн өмчийг халчихсан байгаа. Хувийн өмчийг халах үндэс суурь тавигдсан л да. Яагаад гэвэл энэ үндсэн хуулиар үндсэндээ их усрын тавигдсан. Их усрын тавигдсан. Яагаад гэвэл газар, ой, мод, ус, уул, усын өмчт байх тухай заагдсан. Тэгээ энэ үзэл санаа бол алс домдын бүд амьд улсын үндсэн хуулиас үндсэндээ авсан. Тийм зүйл юм байна. Зөвлөлт Орос улсын үндсэн хуулиас авсан гол зүйл юу гэхээр манай энэ засаглалын бүтц юм байна. Уул нь бол Монголын сэхэднүүдийн боловсруулсан үндсэн хуулийн төслийг ажиглах юм бол улсын их хурл байна. Улсын их хурлаас засгийн газраа байгуулдаг. Хуулийг нь богд хаан батламжласнаар хүчин төгөлдөр болдог. Ийм л тогтцыг үл төсөөлж байсан. Гэтэл Эрскулов ирснээрээ бол улсын баг хурл гэдэг институцийг оруулж ирээд улсын баг хурлын чөлөө цагт баг хурлын дээр үлшд байна гэдэг. Ийм бүтц рүү ороо авчихсан зэрэг яг зөвлөлтийн цаг руу ороод ирж байгаа. Тэгээ үндсэндээ улсын их хурл, улсын баг хурл нь манайд одоо парламент гэж яриад байгаа. Парламент гэхээсээ илүү зүгээр л хуралдаан гэдэг агуулгаар илүү ойлгол илүү зохимжтой юм шиг байна. Тэ. Үндсэндээ зөвлөлт маягийн тогтолцоонд бол улс төрийн тогтолцоонд гол шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг сонголох байр суурьтай зүйл бол нам байдаг байхгүй. Тэгэхээр намын яг ийм адилхан бүтц байж байгаа. Намын их хурл, намын төв хороо, намын дурууны тэргүүлэгч, намын дурууны дарга, дэд дарга гэсэн ийм бүтц. Намаар асуудал шийдэгдсэний дараа, намын энэ саяын зөх шатны байгууллагуудаа асуудал шийдэгдсэний дараа сая төрийн байгууллага ёсчлох маягаар хууль болгож явж байгаа. Ийм бүтц рүү бол манайх энэ хэсэг гэж орсон. Үндсэндээ 90 он хүртэл ийм тогтцол хэвээр хадгалагдлаа шүү дээ. 40 оны үндсэн хууль бол үндсэндээ нийгмийн давхаргад өөрчлөлт орсон. Ер нь бол 24 оны үндсэн хуульд ямар нэмэлт өөрчлөлт оруулах вэ гэдэг зохицуулт үндсэн хуульд нь өөрт нь байхгүй. Гэтэл энэ 24 оны үндсэн хууль батлагдахаас өмнө цэвэний боловсруулсан үндсэн хуулийн төсөлд бол харин үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах вэ, яаж оруулах вэ гэдэг процедурыг заагаад өгсөн байд. Тэгээд бид бол ерөнхийдөө бол ухралт хийцэн байсан гэж ойлгож байна. За 24 оны үндсэн хуулийн дээр бол орж ирсэн зүйл бол тэр нийгмийн давхраас лам гэдэг үндсэндээ нийгмийн маш нөлөөтэй тийм зүйл байх болсон. Тэ. Тийм учраас энэ өөрчлөх
юусны шаардлага гарч ирсэн. 24 оны үндсэн хуулийг 1938 онд ч санаж байна. 38 онд шүүх яамны сайд цэрэндурж үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай байна гэдэг ийм санал гаргаж 39 оноос үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил явагдаж за ард олноороо хэлэлцүүлж тэгээд бие улсын төслөө одоо зөвлөлтийн тал танилцуулж санал авч ээж энэ үндсэн хууль батлагдсан. 40 онд намын 10 дугаар их хурл хуралдсан тэр хурлаас бол Монгол орн бол одоо нийгэм журмын үндсийг байгуулах капиталист улс замаар хүч тухай Марксизм-ленинизм үндсээ болгосон гэж ойлгож байна. зорилт төвшүүлсэн. Тэр зорилтыг хангах хүрээнд энэ үндс хууль гарч ирсэн. 49 оны үндсэн хууль бол ямар агуулгатай гарч ирсэн бэ гэхтэн зэрэг 1946 оноос Монгол улс нэгдсэн засгийн байгууллагын гишүүн болох ийм алхамд орж ирсэн. Тэгэхээр хүний эрхийг хангасан ийм тогтолцоор орох шаардлагатай байсан. Тийм учраас 1949 онд нийт иргэдэд сонгуулийн эрхийг олгосон. Сонгуулийн нууц, тэгш тийм ээ? Тэр зарчмууд бол орж ирсэн. 60 оны үндсэн хууль бол үндсэндээ хувийн өмчийг оргилцсан. Тийм социализмыг төгөлдөр байгуулж коммунизм байгуулах зорилттой уялдаж үл энэ үндсэн хууль гарч ирсэн. Намайг хуульч. Тийм. 40 оны үндсэн хуулинд бол намайг хуульчиж байгаа шүү. 24 оны үндсэн хуулинд бол үндсэндээ намын тухай заалтал байхгүй. Гэтэл миний түрүүний ярьж байгаа Севений үндсэн хуулинд бол ардын эрх үүрэг гэдэг дээр бол иргэд хошоо нам байгуулах чөлөөтэй явах тухай заасан байна шүү. Гэтэл манай 24 оны үндсэн хуулийн дээр бол чөлөөтэй хошоо байгуулах нам байгуулах тухай заалтал байхгүй байна. Тэр бичсэн бичиж байгаа юм. Бүгд намт Монгол ард улсаа тунгалсан түүхтийн өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Ингээд түүхгүйгээр хүн үд оршин хэмээдэг. Түүхийн ач холбогдлыг төгсгөлт нь хамгийн сайхнаар түүхч хүний хувьд, түүхийн багш хүний хувьд оюутан залуучуудаа хэлж өгөө. Түүхээ судлах хэвээр Монгол хүн учраас Монголынхаа түүхийг мэдэх хэвээр. Ер нь хүн өөрийгөө эхлээд тань мэдэх хэвээр. Тэрний дараа бусдыг тань мэдэх тухай асуудал ордог. Өөрийгөө тань мэдхэд хамгийн их тусалдаг зүйл бол түүх үед. Тийм учраас түүхийг судлах хэрэгтэй гэж бодож байна. Баярлалаа та бүхэндээ. Төвхөнжмөр нэвтрүүлэгт Монгол Улсын боловсролын сургуулийн түүхийн багш доктор Дэд профессор Чунти Болбаатаргай өргөдөө оролцлоо.